Хууль зүйн дотоод хэргийн сайд энх баярын цагдаагийн ерөнхий газрын дарга генерал Болдод хаягдсан энэ албан бичиг энэ хүмүүсийн хэлдгээр хаалтын гэрээний үүнд зориулж Монгол Улсын засгийн газар 2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан тухай мэдээлэл байгаа. За ингэхдээ Их Британи, Умард Ирландын нэгдсэн бант улсын 2 иргэний нэр дурддагдсан байдаг. За тэр нэр дурддагдсан 2 иргэн хинбэ? За энэ 2 хүн бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн улсын иргэн Маурис Дапи, Ричард Боули гэж 2 хүн. За ямар учиртай 2 хүн бэ гэхээр өмнө нь хоёулаа оюу толгой компанид хариуцлагатай албан тушаал хасж байсан Rio Tinto-д. За харин ажлаасаа гарсныхаа дараа Монгол Улсын засгийн газар Rio Tinto-той оюутлахын асуудлаар хилцээр хийх ажлын хэсэгт гадаадын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг. За энэ 2 хүн тайлангаа оюун эрдэнэ засгийн газарт явуулсан. Энэ дээр Монголын төрийн өндөр дэд албан тушаалтнуудтай холбоотой авилгалын болон ашиг сонирхлын зөрчилтэй маш ноцтой мэдээллүүд байгаа. Тэрийг олон нийтэд хүргэх гээд удаа дараалан шаардсан байдаг. Энэ 2 хүн өмнө нь бичиж тэмдэглэсэн, нийтэлсэн тэр мэдээллүүдээ устгах, дахиад энэ талаар битгий нийтэл хэвлэж бичих ажлыг зогсоо. За дээрэс нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцдаа олж авсан мэдээллийг нууцл гээд нууц эвлэрлийн гэрээ гэчиг энэ гадаадын 2 хүнтэй засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дээд дарга солонгоо байгуулсан байдаг. За энэ солонгоо бол өмнө нь төрд ямар нэгэн албан тушаал хаштгүй байснаа оюун эрдэнэ засгийн газрын үед гинт төрд орж иж засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дээд дарга, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд гэх мэт маш өндөр албан тушаалуудыг хаших болсон. За энэ эмэгтэй өнөөдөр гадаадын буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн холбооны улсын энэ 2 гадаадын иргэнтэй хүмүүсийн ярьдгаар хаалтын гэрээ. Өөрөөр хэлэх юм бол төрийн өндөр дэд албан тушаалтнуудтай холбоотой төрөг мэдээллийг өмнө нь бичснээ устгах, цаашид энэ талаар бичихгүй байх, за мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцдаа олж авсан мэдээллийг олон нийтээс нууцлах гэж гэрээ байгуулад тэрийг нууц эвлэрлийн гэрээ гэж байгуулад түүндээ 468 мянган фунт стерлинг төлсөн байдаг. За 468 мянган фунт стерлинг гэдэг хэдэн төгрөг вэ? Энэ бол Английн энэ фунт бол маш ханш өндөртөө доллар нэг өнөөдөр 3500 орчим байхад энэ бол 4800 гаруй төгрөгөөр хэмжигддэг нэг ширхэг нь зөвлөхөд Монгол Улсын засгийн газраас зөвхөн өмнө нь бичсэн төрийн өндөр дэд албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг устгах, дахиж энэ талаар бичихгүй байх энэ үүргийнхээ хүрээнд 468 мянган фунт стерлинг буюу 2 тэрбум гаруй төгрөгийг төлсөн байдаг. За энэ 2 гадаадын хүн бол Монгол улсад оюу толгойд гадны зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ өөрсдийнхээ хөлс мөнгийг аваад хийсэн. За зөвхөн энэ явцад олж авсан мэдээлэл болон тэр талаараа өмнө нь бичсэн зүйлүүдээ устгаад дахиж бичихгүй байхтаа л энэхүү 2 тэрбум гаруй төгрөгийн гэрээ байгуулж авсан байна. Тэгэхээр энэ ямар мэдээлэл байсан юм бэ? Энэ 2 хүн засгийн газарт ингээд тайлангаа явуулсан. За энэ тайланд бол Монголын улс төрчдийн авилгал, хeel ахуулын талаар маш ноцтой мэдээллүүд энэ тайланд орсон байгаа. За гэвчиг үүнийг оюун эрдэнэ засгийн газар ард түмнээсээ нууцлж байна. За тухайлх юм бол оюу толгой компаниас их хэмжээний бэлэн мөнгө ачсан машин гарч явахыг би харсан гэж Rio Tinto-гийн цэцгийн группийн захирал ярьсан талаар нэгэн их сурвалж мэдэгдсэн. За түүнээс гадна Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирал Цэрэнбатын зардлыг яагаараа оюу толгой ханган нийлүүлэгчид даах ёстой юм бэ гэх мэтийн ийм зүйлүүдийг хариуцлагатай албан тушаалтнууд хэлж байсан. Ер нь Rio Tinto Монголд оюу толгой компани уурхайг менежмент хийхдээ авилгал, хeel ахуулын журмаар төрийн өндөр дэд албан тушаалтнуудынх нь ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх хэлбэрээр зорилготой хүртгээ гэсэн ийм мэдээллийг тайландаа тусгасан байдаг. За тэгэхээр энэнийхээ талаар олон нийтийн сүлжээд өөрсдөө бичээд мөн тэр тайланд бичсэн зүйлээ ард түмэндээ ил болгоо гэсэн шаардлагыг тавьж исэн. За түүний дараа энэ 2 хүнийг нэг өсөндөө чимээгүй болгохын тулд энэхүү 468 мянган фунт стерлинг буюу 2 тэрбум гаруй төгрөгийг өгч тэр бичсэн мэдээллүүдийг нь устгуулад дахиж энэ талаар бичихгүй байх, зөвлөх үйлчилгээ авах явцдаа олж авсан мэдээллийнхээ талаар нууцлж цаашид энэ талаар ярихгүй байх
ийм гэрээ байгуулад энэ 468 мянган фунт стерлингийг өгсөн юм байна.